Ассоциац 25 оны өдөр төгсгөлийн анх дугаар уралд оролцож байгаа бүхэнд дахин энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн 24 оны 10 сарын 25-нд хүрэлцсэн өдөр төгсгөлийн урлаас ажлын албаны гүйцэтгэх захирлыг шинээр томилж удирдлага бүтэц зохион байгуулалтын хувьд шинжилэгдэн ажиллаж байна. Бид бүхэн 2024 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ассоциац үүсгэн байгуулагдсан 15 жилийн ойгоо хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Байгууллагын 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд итвэх санаачлагтай оролцож санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлсэн нийт гишүүд та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, миний 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Recording in progress. Зүйлсийн класс гүйцэтгэх захиалаар томилогтой ажиллаад 3 сар гаруй хугацаа өнгөрч байна. За, 2024 оны хувьд гэвэл нийт 12 сарын хугацааны 2 сард үндсэндээ бол миний ажилласан байна. За 2024 онд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олголтын мэдээллийг харуул өргөх байгууламжийн 42, зураг төслийн 198, барилга угсралтын 1058 ингээд нийтдээ шинээр 1298 компани шинээр тусгай зөвшөөрөл авсан байна. За дээрх 51 удаагийн баталгаажуулалтад хардсан тоогоор 3600 аж ахуйн байгууллагын материалыг шаардлага хангахгүй гусаасан байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр бидний өнөөдөр мөрдөгдөж байгаа барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох энэ суурь нөхцөл шаардлага мөн барилгын тухай хуулинд оруулсан өөрчлөлт нь 2023 онд оруулсан байна. Энэ нь яагаад гэж юм гэхээр хуулинд болохоор анх удаа барилгын зөвшөөрөл авч байгаа бол бага төвөгшил, 1 жил ажиллаж иж дунд төвөгшил, 3 жил ажиллаж иж өндөр гэдэг ийм ангиллуудыг заасан. Орж иж байгаа компаниуд маань магадгүй шууд өндөр төвөгшлийг юм уу дунд төвөгшлийг өргөхөөр буцаагдчихэв. За тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн заавал бизнес үүрэгтэй байх ёстой зэрэг олон жижиг сажиг татваруулсан заалтуудыг мөн 2023 онд энэ хууль болон шаардлага хийж өгсөн билээ. Тэр нь энэ буцаагдах гол шалтгаан болсон байна. За бид бүхэн 2024 оны 11 дугаар сарын 28-нд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн өөрчлөлт шинжилэлт хэлцүүлгийн хот байгуулалт барилга орон сууцчлалтай яамтай хамтран зохион байгуулсан. Энэхүү хэлцүүлгээр бид бүхэн тусгай зөвшөөрөлд хүндрэлтэй байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэх талаар ажиллаж хот байгуулалт барилга орон сууцчлалтын сайдын 124 дугаар тоолт тушаалаар ажлын хэсэг байгууллагадан ажиллаж өнгөрсөн 2 сарын хугацаанд ажиллаж өчигдөр энэ барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын шинжилгээг баталж дуусгасан. Тэгээд түүнийг нь сайд бол баталж энэхүү шинэ нөхцөл шаардлагаар 120 гаруй тусгай зөвшөөрлийн төрөл ангил байсан бол 80 гаруй болж уурсан. Ихэнх тусгай зөвшөөрлийн шаардлага нөхцлөөрөө бас хүндрүүлсэн заалтуудыг хөнгөрүүлсэн олон инженер шаардлагыг болиулсан гэдэг олон зүйлүүдийг бас энэ өөрчлөлтөөр бас бид хийсэн байгаа.